Энэ удаагийн аймгийн өдөртөг ажилтны шуурхай зөвлөгөөнд аймгийн засаг дарга галсан дондог, аймгийн засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Батсөх, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Уран Чимэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган Болдноор оролцож цаг үеийн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр Ховд аймгийн засаг дарга галсан дондог, аймаг орон нутагт ойрын хугацаанд өрнөсөн чухал үйл явдлын талаар мэдээлэл өгсөн юм а. Мөн 3 дугаар сард Ховд аймагт олон томоохон үйл явдлууд өрнөж олон ажлууд хийгднэ. Тухайлбал Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Ховд аймагт хүрэлцэн ирэх юм. Мөн бүгд найрамдах энтгэг улсаас Монгол улсад цугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Сурэш Бабу 3 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Ховд аймагт ажлын айлчлал хийн. Түүнчлэн маргааш буюу 3 дугаар сарын 14-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгийг зохион байгуулах тул иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил болон хуваарлсан талбайгаа цэвэрлэж идэвхтэй оролцохыг анхаарууллаа. Хамгийн гол нь одоо хавар болоод бас тоосчлт ихтэй, хуурашилт ихтэй юм байна. Тийм учраас бид бүхэн аймгийн төв болон сум суурин газруудаа хаврын одоо их цэвэрлэгээний ажлыг маргааш зохион байгуулах гэж ингэж тохирч байгаа. За маргааш өглөө 9 цагаас бүх байгууллага дээр цэвэрлэгээ 1 цагийн хугацаанд хийгээд 10 цагаас эхлээд бол урагшаа одоо Ховд хотын 3 хэсэг буюу тэр харгантай хэсэгт одоо наалдсан галгар уут хог энийг бүгдийг цэвэрлэх ийм бүх ажилд бол одоо манай албан байгууллагууд тэр дундаа одоо оюутан сурагчид бүгд оролцохоор ингэж сая шуурхай зөвлөгөөнөөс өөргөө өглөө. Тэгэхээр энэ хуваарийн дагуу манай нийт албан байгууллагууд, нийт сургуулиуд, төрийн албанд ажилладаг нийт одоо ажлагсад аймгийн тамгын газрын бүгд ингэж оролцсон. Хийсэн хуваарийн дагуу хяналт тавьж байгаа хүмүүсийн удирдлагын дор ямар ч байсан Ховд хотод нэг удаа хогноос цэвэрлэх ийм ажил руу орох шаардлагатай байна. Энэ үйл бол цас ороогүй бас ийм учраас бол галгар уут нэлээд одоо галгар уутны хог их гарсан. За тэгэл одоо бусад умдааны сав маа тэгэл ер нь урагшаа энэ талын хашаанаас урагшаа бичгтээ хөдөлгөх хүртэл энэ хооронд бол маш их хэмжээний хог хоригдлогдсон байна. Энийг нийтийн хүчээр одоо ер нь өмнөх жилүүдэд бас уламжлалган цэвэрлж ирсэн юм байна. Энийг нэгдүгээр хийх шаардлагатай байна. Хоёрдугаарт нь бол уурашилтаас хамгаалж бас цэргийн анги болон хот тогтчлолтой хамтраад энэ нийт сааднуудад бас мөс буулгах юм ажлыг зохион байгуулж байгаа. Энэ бол цаашлаад бас чийг өгөх бах. Ер нь тэгээд дараагаар нь 4 сарын 1-ээс бол хот тогтчлолтын ажил бол эхэлнэ. За ингээд бид манай аймгийн одоо хэмжээний цэцэрлэгжүүлэлтийн ажлыг энэ жил нэлээд одоо нарийн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулна гэж ингэж бодож байгаа. За сумуудын хэмжээнд бол мал төлөх ажил үндсэндээ эхэлж байна. Гэхдээ хуурашилт ихтэй бас цасгүй юм байгаа. Зөвхөн манай цагуурийн мэдээгээр бол 17-18-нд бас зөх хэмжээний цас орох бах. За 4 сарын ихээр бол нэлээд хэмжээний цас орох хур дундастай ийм мэдээлэл байгаа. Ховд аймгийн тухайд хуурашилт ихтэй байгаа тул цэцэрлэгжүүлэлтийн ажилд анхаарах хэрэгтэйг аймгийн засаг дарга яриандаа онцолсон юм а. Маргааш буюу 3 дугаар сарын 14-ний өдөр нь олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр үүнтэй холбогдуулан шуурхай хуралдааны үеэр аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Мөнхбат албан байгууллагуудад хамтран ажилладаг харилцагч хэрэглэгчид иргэд рүү хандсан сургалт сурчлагаа хийх нээлттэй өдөрлөг зохион байгуулах мэдээлэл өгөх шаардлагатайг анхааруулсан юм. Ялангуяа боловсрол соёл урлагийн байгууллагуудын хувьд оюутан сурагчдад мэдээлэл өгч хичээл заах зэргээр идэвх санаачлаг гарган дээрх өдрийг тэмдэглэх шаардлагатайг онцоллоо. Мөн өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан засаг даргын орлогч Уран Чимэг менингит халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Монгол улсын эрүүл мэндийн сайдын албан даалгавар зөвлөмжийг удирдах ажилтнуудад хүргүүлэн хүүхэд багчуудаа болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарч энэ талын сургалт сурчлагын ажлыг эрчимжүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад анхаарууллаа. Эрүүл мэндийн яамны сайдын албан даалгавар гарсан. Энэхүү албан даалгавар болохоор халдварт менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар нэлээд олон одоо үүрэг чиглэлийг зохион байгуулахаар даалгасан байгаа. Тэгэхээр бас халдвар судлалын үндэсний зөвлөлөөс бас зөвлөмжүүд ирсэн. Тэр зөвлөмжийг болохоор байгууллагын дарга эрхлэгч албан байгууллага ард иргэдтэй эрүүл мэндийн газар өрхийн эмнэлэг бүсийн онцлогын эмнэлэг гэгчлэн мэргэжлийн байгууллагууд одоо хамтран ажиллах талаар өнөөдрийн шуурхайдаар бас зөвлөмж харагдлаа. Тэгэхээр ард иргэд одоо албан байгуулалт ялангуяа одоо бага насны хүүхдүүд бас анхаарч дархтаажуулалтыг бас сайжруулах. Үнэхээр энэ бас зарим аймагуд болохоор нэлээд олон хүүхд өвчилж бас ганцны хүүхд эндсэн учраас нэлээд шуурхай арга хэмжээ бас авч явах шаардлагатай байна. Тийм одоо бас эрүүл мэндийн газар ингээ мэргэжлийн байгууллагууд бас одоо ард иргэдэд бас ингээ зөвлөгөө өвчлөлийн урьдчилан талаарх зөвлөгөө зөвлөмж бас хөргөлөх баха. Ийхүү цаг үеийн асуудлаар аймаг орон нутгийн удирдлагуудаа албан байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг чиглэл өгч мэдээлэл солилцлоо. Сар бүрийн нэгдэх 3 дахь 7 хоногийн тогтсон өдрүүдэд зохион байгуулж буй шуурхай зөвлөгөөнд оролцоогүй албан байгууллагуудын дарга эрхлэгч нартай хариуцлага тооцсон ажиллаж байгааг аймгийн засаг дарга хэлж байна.
За аймгийн шуурхай зөвлөгөөнд нийтдээ 90 гаруй байгууллага ирэх ёстой. Өнөөдрийн байдлаар 50% л ирсэн байна. Ер нь одоо босоо тогтолцоотой гэсэн байгууллагуудын дарга нар ирдгүй юм уламжлалт автагцаар байна. Бид нар энэ тухай дээд удирдлагууд нь бол мэдэгдэж байгаа. Зарим хүмүүстээс арга хэмжээ авах хуулийг санал явуулсан байгаа. Нэгэнт ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бол ховд аймгаас зохион байгуулж байгаа. 2-7 хоногт нэг болдог шуурхай зөвлөгөөнд морилон ирж сурах ёстой энэ дарга нар. Ингэж чадаагүй тохиолдолд бид бас хариуцлага ярина. Дээд удирдлагуудаа ярина. Эндээ ажиллаж байгаа хүмүүсийг эндээ бид дотоодоо асуудлаа ярина. Тэгэхээр 2-7 хоногт нэг удаа шуурхай зөвлөгөөнд ирээд ажиллаа яриад аймаг орон нутгийнхаа ажил байдлыг ерөнхийд нь мэднэ гэдэг бол энэ аймгийн төлөө ажиллаж байгаа албан байгууллагын дарга эрхлэгчдийн өөрийнх нь гол үндсэн үүрэг байна. За бид өмнө нь бас тодорхой хүмүүстээр хариуцлага тооцож арга хэмжээ авсан байгаа. Одоо ч гэсэн цаашдаа бол одоо хариуцлага тооцож арга хэмжээ аваад ингэж явна гэж ийм. Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг сар бүрийн 1 дахь 3 дахь 7 хоногийн мегмар гарагийн 10 цагт тогтмол хийж аймаг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаг үеийн мэдээлэл түгээх ажлуудыг шуурхай зохион байгуулах ажил тогтсон хуваарийн дагуу цаашид явагдах юм а.